цонхноос амар алдчихна юм биш. Суураараа. Суураар алдчихна. Суурин дээр нь авчих юм бол 12.8 градус болоод шууд бараг 10 градусын зөрүүтэй алдагдчих шүү дээ. Энэ айл бол зүгээр нэг одоо 100 галлагаараа бүр хүчээр халааж яана гэсэн үг. Галгаагаараа. Тий. Хэрвээ ийм том пишн байхгүй, 100 байхгүй юм бол асар хөтөн л гэсэн үг. Палкер ирсэн үү? Баг юу пас биш одоо нэг ясмат. Дулаалга гэж юм байхгүй юм уу? Дулаалга энийхэн дээр нэг шилэг хүн. Та хандаа дулаалга хийв үү? За. Шар шавар. Эдистэй. Суураар бол танах нэлээ алдаж जैन, цонхоороо муу адил алдаж जैन, дээврээр алдаж जैन, шалаар алдаж जैन гэсэн үг. Дээврээр бид их уулын бас нэг шилэн үн тавиад юугаар уулын дарсан. Тэгтэл бас л Тий. Одоо энэ суурийн хэсэг маань одоо ингээд шарлаад бүрэн гараад ирж байгааз. Тийм. Энд чинь юусэн ингээд дулаан алдаж जैन гэсэн үг байхгүй. Одоо энэ талтай гадна талтай баг ингээд дулаан мэдрэгж जैन гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ чинь юусэн ингэх ёсгүй байхгүй. Одоо ингээд хан дээр гарлаа. За энэ доотлын суурийн хэсэг бол хараа. Ингээд баг дотор гэртээгээ баг адилхан харагдаж байгааз. Тэгэхээр энэ зүгээр ингээд битүү дулаан алдаж जैन гэсэн үг суураараа. Цонхон дээрээс ихэд 12 градус болж байгааз градусын зөрүү нь 10 болж ин гэсэн үг. Бүр энэ хэсгээрээ дулаалж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө нэг хаяавч ер нь бол бас дулаалж хийх хэрэгтэй. Тэгээд нэг суураараа дулаалж байгаа учраас гээ нааш харагч гэсэн үг. Бүх нараа энэ айл дээр ингээ аваачингууд амар арч баст. Тийм. Ачаа хаана вэ гэсэн үг. Одоо энэ доошогоо энэ тэр шиг Тэнд үү? хэмжээг нь те. Оо зацын хартаа. Энд бүр градусын зөрүү шууд 10 руу орж ирж шít энэ айл дээр. Эннийх одоо бүр амар алдчихж байгаа жишээ нь энэ айл. За энэ айл маань муу адил суураараа дулаалж байна. За цонх бол бүр амар болчихсон. цонх бол бүр ойлгомжтой байна л дээ хараас. Та эзэн маань бас хизээ сахилтанд орсон байсан бэ? Удаж байгаа би тест тагуулж байгаа юм. За. 40 жил болж. За. Модын эцэлтэй юу те? Мод. За. Энэ цонх маань бүр анх баригдаад ийм байсан. Суурндаа бас дулаалах хийгээгүй байна те. Хондам зүтгэсэн. Агаагүй дулаалгаас хийгээгүй юм те. Тийм байна. Их дулаахан байсан одоо дулаан алдаа. Яг го та хэд маань дулаахан байна гэдэг зүгээр энэ байшин ч өөр жижигхэн тэгээд энэ ханан бишин чинь баг хан шахуу халж байгаа учраас та хэд шууд хүчээр халаач чинь гэсэн үг байхгүй юу? Тэгээд яг энэ жижигхэн байшинг бол одоо юу гэдэг маш сайн дулаалаад баг нэг одоо цахилгаан халаагуур тавихад эн чинь зүгээр өөрөөрөө халчих хэрэгтэй байхгүй юу тий. Тэгэхээр та хэд маань ийм том ханан бишингээр зүгээр хүчээр халааж ийн гэсэн үг тий. Тааз одоо энэ яг нэгдүгürt энэ тааз маань жоохон намд ор байрлсан учраас одоо юу гэдэг халаах талбай маань багасч чинь гэсэн үг. Дээрээс нь энэ бол таазанда гайгүй дулаалга боломжийн хийсэн байна. Бүгд юм уу? Ханаараа алдчихин, цонхоороо алдчихин, шалаараа алдчихин. Тий. Тэгээ нөө шалаараа алдна гэдэг нь гадна талынхаа суур хэсгээрээ болж байгаа шүү дээ. Одоо энэ дотор чи ямар нэгэн байдлаар дулаан алдаад нөгөө нэг дотор байгаа дулаалгын материал маань харагдахгүй учраас доошоо суух, норох, чийгдэх одоо боломжтой болчихно гэсэн. Тэгэхээр дотор талдаа чийг хөрөмтлөх юм бол нөгөө нэг дулаалгын материалууд мөн доошоо суугаад юм уу чиг нэг дулаан тусгаалгын материал тэр шин чанараа алдчихжин гэсэн. Тэгэхээр бас нэг дулаан алдах нөхцөл ханаараа дулаан алдах нөхцөл болж байна гэсэн. Одоо эн чинь бол ингээд суураараа зүгээр шууд гадна талаар ирэхэд ингээд шууд тойроод мэдрэгдэж байгаа байхгүй. Дээрээс нь хаяавч тэр одоо тэр өрлөг бол технологийн бус одоо өнгөлөөгөд утгаараа ингээд далилгаад янз янз ингээд хийцэн. Энэ чинь нэг энэ шавар цемент чинь өөрөө энэ дулаан дамжуулдаг учраас ингээд нэлээх дулаан алдагч гэсэн. Одоо энэ цонхон дээр жишээлбэл амлгаан бас чухал байхгүй юу? Одоо нэг ингээд шууд ингээд харахад одоо энэ хэсгээр бол нэлээ ингээд сийгэлттэй дулаан алдаж байна л гэсэн. Тэгээ ер нь эрчимчний хэмжээтэй байшин маань ямар нэг юм зай завсар байхгүй бүр битүү өлгийдэн л гэсэн. Энэ дулаан алдаж байгаа хэсэг дээр аа бүр нэмэх 3 2 7. За бараг хасгар болох гэж штэ. Яраа нэг залгаагаараа л залгаас хэсгээр. Тэгэхдээ ингээд хүн ихэд бол нийтэд хүүдэн байгаа дэрнгүүт нэмэлт одоо ингээд
хөөсөөр дулаалах гэж үзсэн байна. За энийг одоо дуусгаж амжаагүй юм уу? Эсвэл энэ хөөсөнцөр бол ерөнхийдөө ил байж болохгүй гэсэн үг. Энэ ямар нэгэн байдлаар заавал нөгөө нар салхи бороо чигнээс хамгаалагдчих эн чинь өөрөө үндсэн дулаалгын материалаа гүйцэтгэнэ гэсэн үг. Энэ маань өөрөө одоо нар салхинд байгаад их юм бол өөрөө ингээд илэгдээж харлаад одоо үүдийн завсар зай гараад дулаалгын асуудал юу үүргээ гүйцэтгэх болчихно гэсэн үг. За дээрэс нь энэ суурийн дулаалгын суурийн бетон хийцэл маань ингэж ил гарах ерөөсөө ёсгүй гэсэн үг. Энийг бол бүтэн дулаалж дулааны гүүр үүсэх байдлыг бүрэн тасалж битүү үлгийдэж явах хэрэгтэй. За энэ айл бол жишээлбэл төлөвлөлт буруу байна гэдэг маань юу гэлээд байна гэхлээр за энэ цонх маань одоо ингэ баруун тишээ харсаад ийшээ бодвол террас хийх гэж гаргасан юм шиг байна. За энэ бол энэ айлын яг энэ дотор талдаа бол бүр цандцсан мөстцсөн байна гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг энэгээрээ шууд маш их дулаалдаж байна гэсэн үг. Тэгэхээр одоо энийг одоо нэг дахиж сайжруулт юм уу наагур нь дахиж дулаалаа дахиж бүр болов уу шилэн гонх чигээд ингэ явна гэсэн үг. За одоо юу гэдэг сайн нэг дулааны камер үзэж байхад уулзар хан шалны уулзар үсгээд дулаан алдаад байна гэдэг маань одоо юу гэдэг одоо энэ суурьтай холбоотой байхгүй. Энэ суурь чинь өөрөө дулаан дамжуулдаг одоо юу гэдэг учраас энэ дотогшоогоо яг тэр уулзар хэсэг өдрөгөө бас нэлээд дулаан алдаж байна гэсэн. Тэгээ бүр ийл байна. Тэгээ тэр дулаалгын хувьд бол халдаатай хийсэн байна. Тэгээ энэ цонхны уулзур амлагааны хэсгүүдийг бол маш сайн дулаалж өгөх хэрэгтэй. Энэ дээр бас дутуу байгаа. Цонх нь өөрөө бас дулаалдаг талтай цонх байна. За дээрээс нь энэ дээврийн яг хийц талаасаа бас жоохон алдаатай байна. Дулаалга байхгүй байна. Гэх мэтчлээ одоо ингээд иймэрхүү айлууд яг энийгээ засчиж л нөгөө нэг эрчим хүчний хэмнэлттэй болгочиж цахилгааны зардал маань бага болно гэсэн үг л дээ. Одоо энэ жишээлбэл дээвэр хан дээврийн хэсгийг одоо энэ уулзур энэ хэсэг нь одоо бараг ингээд нүдээр харахад одоо ингээд хөөс шахсан байдал энэ төр ингээд харагдаж л та. Тэгэхээр энэ бол угаасаа шаардлага хангахгүй байна л гэсэн үг. За энэ хөөс буулгасан хэсэг дээр бол одоо ингээд жоох ингээд далдлаад явчихлаар энэ хэсгээрээ дулаалдахгүй. Тэгээд тэр доогор ил байгаа хэсгээр ингээд сухаж штэ дулаан алдалт нь ингээд мэдэгдэж гин гэсэн үг. За ингээд ийшлүүлээд тэр ил гарсан хэсгээр бүр ингээд илт мэдэгдэж байна гэсэн үг. Хүүс одоо доошоо суулгавал хэдэн сайн суулгах вэ? Яг гоо тэрийг ерөнхийдөө яг дулаалга яаж хийх вэ гэдгийг нанаа нэг зураг төсөл дээр бүх юм хийгдчихдэг байхгүй юу. За ингээд байшингаа бүтэн тойроход энэ бүр ингээд дулаалт ингэж мэдэгдэж байна гэсэн үг. Энэ ямар ч дулаалга байхгүй. Сойрон тийм юм байна. Маш их алдалтай. Муу